Энэхүү туршлагаараа бүгдээрээ усан дуу тархдаг хэсгийг судалцгаая. Хэрэглэгдэх зүйлс маань ус их сав, өмнөдөө ус ийсэн байх ёстой. Уурсан хоолой, дуу үүсгүүрээ уснаас хамгаалах зорилттой далгаарууд, скотч зэргийг хэрэглэнэ. За ингээд бүгдээрээ туршилтаа хийж гүйцэх. За дуу үүсгчээ уснаас хамгаалах зорилттой хамгаалаад гэсэн болчихлоо. Одоо энэхүү дуу үүсгчээ усандаа хийлээ. За энэхүү усанд хийсэн дуу үүсгчээ энэхүү хоолоогоороо сонсцгоё. За дуу үүсгчээс гарч байгаа дууг энэхүү хоолойны тусламжтай сонслоо. Энэхүү дуу маань усанд сонсогдож байгаа хэсгийг бүгдээрээ бичиж тэмдэглэн агаарт тархаж байгаа дуутай харьцуулан ямар байгааг бүгдээрээ дүгнэн тэмдэгтээ бичиж тэмдэглээрэй.